Шингэлээ дүүрэгт олон арга хэмжээг өрнүүлсэн фестивал тун удахгүй болох гэж байна. За зочны булангаараа дэлгэрэнгүй мэдээллийг одоо өргөе. Орон мэнд төрөг үзэгчтэй цаг хөтөлбөр зочны цаг булангаар хүргэлжлэн танд хүрч байна. Энэ удаагийн зочноор Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын дарга дамцаг дөрж оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Чингэлтэй дүүргээс жил бүр уламжлал олгоод Чингэлтэй фестивалыг зохион байгуулдаг. Одоо энэ удаагийн арга хэмжээ тун утгагүй зохион байгуулах гэж байгаа юм шиг байна. Энэ удаа одоо хэддэх фестивал болох гэж байна? Энэ фестивалийн талаар та мэдээлэх өгөхгүй юу? Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар Монгол улсын соёл урлагийн их сургуультайгаа хамтраад энэ Чингэлтэй фестивал гэж энэ арга хэмжээг бол уламжлал болгон зохион байгуулж ирсэн ийм уламжлалтай юм байна. За энэ жилийн хувьд бол бидэн сайн сайхан дагуулна гэсэн уриатаагаар Чингэлтэй фестивалийн арга хэмжээг 7 дахь удаага зохион байгуулах гэж байна. За энэ нь бол одоо энэ сарын 25-нд буюу ирэх Бямбайрагт зохион байгуулагдах учиртай. За энэ фестивалаараа бид нь бол одоо төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний өв соёл, орчин цагийн хотын соёлыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх гэдэг энэ олон арга хэмжээг бол энэ арга хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулж иргэдэд нэг бодлын үйлчлэгээ үзүүлдэг юм уламжлалт тогтсон учиртай юм байна. За энэ арга хэмжээг зохион байгуулдаг нутаг дэвсгэр маань юу гэхээр соёл урлагийн их сургуулийн уртлаас эхлээд Анкарагийн гудамж, Самбогийн гудамж, Дугцгаар тогтнорын талбай маань ороод бас нэг овоо хөрхөн нийтийг амарсан арга хэмжээ бол зохион байгуулдаг. За энэ өдрөө бол дээр дурдсан гудамж талбайтаа бол бид нэр авто замын хөдөлгөөнийг хаагаад за тэгээ иргэдэдээ бол одоо явгноор зорчих, спортын олон төрлийн тэмцээнийг зохион байгуулах, соёл урлагаар үйлчлүүлэх амарх юм бололцоог олгодог юм арга хэмжээ байгаа маа. 7 дахь удаага зохион байгуулах гэж байгаа энэ арга хэмжээ өмнөх жилүүдийн хийсэн ямар онцлог давуу талтай болох гэж байна? Тэгэхээр зэрэг манай хүмүүс мэдж байгаа хаа энэ жил бол Монгол улсын засгийн газрын тогтоол гаргаад энэ аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийг бол засгийн газраас баталсан шүү дээ аль биесээр. Тэгэхээр зэрэг энэ хөтөлбөрийн маань нэг үндсэн хэсэг нь бол юу гэхээр зэрэг Монгол улсаа үндэсний хэмжээний соёл, аялал жуулчлалыг бол одоо дэлхийн тавцанд гаргаж сурчлаа гэсэн юм бодлого цаанаар ирж байгаа юм. Нэг энэ жилийн онцлог нь юу ах вэ гэхээр зэрэг Монголынхаа үндэстэн ухсаатны хувцс эд хэрэгжлийг бол бүр хэлбэрээр нь бас нэг иргэддээ хүргэх, ялангуяа хүүхэд залуучууд тэгээ манай монголчин бол эдийн их өндөр соёлтой ард түмэн шүү дээ. Хувцс нь, малгайн, гутал нь бүх юм бэлэгдэж идэг гэдэг юм шүү дээ. Тэгээ энэ манай үндэсний яг энэ дээл хувцс, эд агуурс гэдэг маань бол одоо орчин цагт бол яг тэр нөгөө дээр дурдсан тэр агуулга хэлбэрийг иргэдэд ойлгуулах юмнаас жаахан хөндөрөд байгаа мó та гэж боддог. Тийм учраас энэ жил бол бид нэг 15 үндэсний ухсаатныхаа хувцсыг яг тэр түүхийн уламжлал ёсоор нь хийгээд яг энэ фестивалийнхаа үеэр манай фестивалийн үед чинь нэг том арга хэмжээ нь бол парад чагсаал болдог байхгүй. Энэндээ бол одоо оролцуулаад тэгээ сурчлаа тусгайлан тассан талбай тайзан дээрийн юмнуудыг гаргаж иргэддээ хүргэе. Тэгэхдээ зөвхөн хувцс харуулаад зогсох биш. Энэ хувцсыг өмсдөг үндэстнүүд байна тийм үү? Ард түмэн маань ямар дуутай, ямар соёлтой, ямар бүжигтэй байсан бэ гэдгийг бас нэг давхар үзүүлээ явуулж байгаа. Тэгээд ер нь манайд байгаа дипломат төлөөлөгчдийн газрууд одоо Туркийн элчин сайдын яам, Энтигийн элчин сайдын яам, Вьетнамын элчин сайдын яам, Жайкагийн олон улсын байгууллага гэдэг энэ хүмүүс маань тэгэхээр зэрэг олон улсыг олчиж байгаа. Дотроо бол манайхаас Хинтээ аймгийн Баян Оосум, Баян Хонгор аймгийн Бууцгаа сум, Арангаа аймгийн Чулуут сумтайгаа бас хамт ажиллагаатай байдаг. Эднэр маань бүрэн бүрэлдэхүүнээр бас төлөөлөгчдөө оролцуулж бас урлаг соёлоороо бас биднэртэйгээ хамтарч нийслэлцүүдтэйгээ энэ үйл ажиллагаанд оролцдог боломжтой ийм арга хэмжээ болно. Уламжлал болгон зохион байгуулагдж байгаа энэ фестивал жил иргэцсэн бол одоо хамрах хүрээнд хэлээл өргөн цар хүрээтэй зохион байгуулалттай болж байгаа шүү. Тэгэхээр 7 дахь удаагийн энэ фестивалд одоо иргэдийн оролцоог яаж хангах гэж байна? Иргэдийг яаж хамруулах?
Тэгэхээр зэрэг иргэд маань бол одоо нэг машингүй өдөр автомашингүй юу гэх ингэ тэмдэглээс орсон. Энэний нэг хэлбэрийг энэ дээр хийх юм. Тийм учраас иргэд маань бол 7 дахь удаа зохион байгуулж байгаа учраас ялангуяа Чингэлтэй дүүргийн иргэд маань энд ирээд бид нар юу үзэж болох вэ, яах вэ гэдгийг ойлгодог болсон. Энэ ч утгаараа бид нар энэ арга хэмжээгээ ухтаад 19 хорон дээрээ бол фестивалийнхаа бэлтгэл ажлын хүрээнд төрийн захиргааны байгууллагуудынхаа төлөөлөл, соёл урлагийн байгууллагынхаа төлөөлөлтөй хамтраад бас арга хэмжээ зохион байгуулсан байхаар тэгэхээр зэрэг иргэд маань оролцсон гэж бодож байна. За ер нь фестивалийн үеэр ямар арга хэмжээ зохион байгуулагдах юм бэ гэдгийг нэг товчхон хэлчихье гэж бодож байна. Энэ юу гэхээр зэрэг нэгдүгээрт нь бол соёл урлагийн их сургуультайгаа хамтрана гэдэг нь миний нэг дээр төрсэн Монгол соёлыг дэвшүүлэх, өвөл өмжлөлийг түгээн дэлгэрүүлэхтэйгээ явц авны хэлж байгаа. Соёл урлагийн их сургуулийн маань авьяаслаг оюутнууд, залуучуудын тоглолт болно, сурагч багчуудын тоглолт болно, мэрэгжлийн урлагийн байгууллагуудын тоглолт болно, иргэдийн парад чагсаал болно, гудамжны бүжгийн тулаан болно, спортын тэмцээн болно. Өсчин гоо сайханчдын шоу үзэсгэлэн болон турш урлагийн музей гарна, худалдаа үйлчилгээ гарна, тоглоом гарна гэдэг ингээ ээж бүрийн юм. За нэг онцлог юм байгаа. Энэ юу гэхээр зэрэг хичтэй зургийн үзэсгэлэн ингээ жил болгон зохион байгуулдаг ийм үзэсгэлэн ингээ улам өргөжүүлээд Улаанбаатар хотын музейтэйгээ хавтаад хотын гэрэл зургийн үзэсгэлэн гэдэг ийм том үзэсгэлэн гаргах юм байна. За дараа нь бол энэ чихвчтэй задгай кино үзэж пьянц сонирхолтой холбоотойгоо хамтраад хуучны пьянцнуудыг дэлгэж үзүүлээд хооронд нь бас солилцуулах ийм арга хэмжээг зохион байгуулах. Улам бүрэл жил болгон өлгөн дэргэлэг болоод байгаа манай арга хэмжээ. За баярлалаа. Бидний ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Бидний хамт үзэгчтэй баярлалаа. Цаг хөтөлбөрийн зочны цаг булангийн энэ удаагийн зочноор Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Дамцагт орж оролцож Чингэлтэй фестивалийн талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлээ цаг хөтөлбөрөөр хүлээн авч үзэгчтэй.